бид нар болохоор Монгол улсад анх удаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд хөгжүүлэх цогцтой. Тэгээд асар хамгаалагчтай ажлын байрны ийм нэг шийдлийг хийчихэд ингээд явж байгаа. Төвийн хувьд бол нийтдээ 24 хүүхэд хүлээж авч байгаа. Одоо зайны хүчин чадлаас хамаарат одоо оюуны бэрхшээлтэй 12 хүүхэд, тархины сатай 12 хүүхэд авч байгаа. Тэгээд ер нь бол зөвхөн энэ дүүргийн хэмжээнд бол 520 орчим юм байнгын асаргатай хүүхдүүд байдаг. Тэгэхээр энэ хүүхдүүдийн зөвхөн 24 одоо гацтай хүүхдүүд нь гэх юм уу манай дээр хамрагдчихаа гэсэн. Ерөнхийдөө зохион байгуулалт маань бол ээж аауд маань хүүхдүүдтэйгээ ирээд хөгжүүлэх төвдөө өгөөд өөрсдөө ажлын байр зөөлөн тоглооны үйлдвэртэй ажилладаг гэсэн. Цэцэрлэг шиг ажилладаг гэсэн. Гэхдээ нөгөө цэцэрлэг гэдэг зөвшөөрөл авахын тулд нөгөө 6-аас 6 хүртэлх насны хүүхдүүд авах хэрэгтэй байдаг. Тэгэхээр одоо манай хүү гэхэд чинь одоо 14 настай хүүхд. Тэгэхээр хүүхдээ авах боломжгүй болох учраас цэцэрлэг гэсэн одоо юу байхгүйгээр зөвхөн хөгжүүлэх төв гэж явж байгаа байхгүй. Тэгээд ямар нэгэн стандарт журам байхгүй учраас одоо болтол ямар нэгэн төрөөс санхүүжилт байхгүйгээр хүүхдийн багахан хэмжээний төлбөр нэмэх нь ээжүүдийн ажлын байр зөөлөн тоглоомны үйлдвэрээсээ одоо санхүүжилтыг босгоод ингээд явж байгаа. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гээд нийт хүрээндээ ярих юм бол мэдээж энэ төвүүдийг байгуулах зайлшгүй шаардлагатай. Манай хоёр бол ирээдүйд төв бол яг 1 жил өдөр хөндлөх маягаар хүүхдүүдэд авсан байгаа. Одоо бол яг байрны түрээс бүх асуудлыг ээж аауд маань яг харманасаа гаргаж явж байгаа болохоор дараа жилийн үйл ажиллагаа яах вэ гэдэг дээр бүр маш том асуудалтай тэмдэг болцсон явж байгаа. Тэгэхээр яг бид нэр одоо ингээд нөгөө зориглоод ингээд байгуулчлаа гэхэд одоо үйл ажиллагаа тогтвортой авч явах айгүй хүндрэлтэй байгаа учраас энэ асуудал дээр л илүү төлхөө анхаараасай. Тэгээд бас нөгөө та нийслэлийн эрүүл мэндийг хариуцдаг хүний хувьд бол яг энэ хүүхдүүдийн ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийн онцлогоо одоо сая шинэ эмнэлэг байгуулагдах чинь тэ энэ дээр бүр нарийн онцлогооны тоног төхөөрөмжүүдийг суулгаж өгөх юм бол зөвхөн манай хүүхдүүд гэлтгүй нийт одоо нийслэлд амьдарч байгаа хүүхдүүдийн хувьд энэ онцлогоо гэдэг асуудал айгүй чухал байгаа. Онцлогоо буруугаас болоод хүүхдүүд хөгжлийн бэрхшээл үүсэх эрсдлүүд байгаа, амьдралаараа золиос болоод явж байгаа олон ээж аауд байгаа учраас бас энэ тал руугаа анхаарч үзээсэй. Боловсрал гэх юм бол мэдээж манай хүүхдүүдэд тусгай 4 сургууль байна, 2 цэцэрлэг байна. Гэтэ яг одоо яг манай хүүхд хэрэгтэй үйлчлэгээ бол ийм бүтэн цагаар өглөөнөөс орой хүртэл яг тогтмол ганцаарчилсан болон бүлгийн сургалттай яг ийм хөгжүүлэх төвүүд илүү хэрэгтэй гэдэм бэ гэдгийг бид нэр амьдралаараа одоо нотлоод явж байгаа. За нийслэлийн хэмжээнд нийтдээ 3,000 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд байна гэсэн та судалгаа бичдэг. За энэ 1500 одоо сургууль цэцэрлэгт хамрагдаж байна. Үлдсэн 1500 одоо сургууль цэцэрлэгт хамрагдах боломжгүй үлдчихэж байгаа. Тэгэхээр бол нэг ч иргэн нэг ч хүүхэд одоо энэ хараа хамгаалтын цаана одоо хоцрох ёсгүй. Нийслэлээр бол бид нэр бас энэ дээр бол одоо хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн зөвлөлөөрөө энэ асуудлыг одоо хуралдаж энэ дээр асуудлыг гаргаж ирж за энэ хараа хамгаалтгүй байгаа мөн одоо зорилтод бүлэгт байгаа ялангуяа энэ хүүхдүүд бол одоо гэртээ яг ингээд хоригдоод хөгжигч боломжгүй, эмчилгээ үйлчлэгч авах боломжгүй, ээж аав нь сургууль цэцэрлэгт ч хөргөж өгөх боломжгүй ийм хүүхдүүд бол байж байна. Тэгэхээр энэ хүүхдүүдээр бид нэр судалгааг нь гаргаж яаж ажиллах вэ? Нийслэлийн зүгээс ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг бас боломжуудыг одоо хайж бас яг холбогдох газар дээр нь яг бодит мэдээллийг харж ингэж ажиллаж байна. Хүчнээс хааж гэдэг нөгөө олон янз байгаа шүү дээ. Тэгээд сайн бодвол Монгол бэрхшээлхэн байдаг. Эдгээр боломжтой байхгүй. Тэгсэн мөртлөө тохирох тунгаар ингээд чанартай юм өгчих юм бол 100% идэх боломжтой өгч юм. Тэгээд тэнд чинь таньдаг хүн амтруугаа яриад нэлээ анхаарал өрсдөг. Өглөө ирээл хөгжүүлэх үйл ажиллагаа дараагаас нь болохоор яг массажтай аваад хөдөлгөөн сэлэмжлэг боломжтой юм болох гэдэг талаар ингээд ярилцсан. Оруулж байгаа дүрмүүд бидний хүрсэн. Одоо хавар олон уулзалт зохиол тийм өөрсдөө өсөлтөө өгвөл
Төсөлтийн дагуу одоо нөгөө Улаанбаатар Хэдийн захиалсан. Үгүй энэ нөгөө бэлэн хийгээд тавьчихсан. нийтдээ бид нар одоо ингээд хийцэн байгаа 50 мянган ширхгээгээ бид нар бүгдийн дагуу хэрвээ бид нар санхүүжилттэй бослоо Бодит амьдрал дээр бол цөөхөн үед үгтэйг тэгж явуулж байгаа болохоос биш ерөөсөө их аутизм даунтай үгтийг ч юм уу тэгж таамаг. Одоо би бол ингэж бодсон. Хүүхдээ